Би богино бичлэгүүд бас хийж явъя гэж бодсон байгаа. За тэгээд энэ удаа болохоор энерги гэж юу вэ гэдгийг маш амархнаар тайлбарлая гэж бодлоо. Би ер нь дандаа одоо талархалтай байх хэрэгтэй, ад жаргал мэдрэх хэрэгтэй, одоо аливаа зүйлээс сайн сайхныг олж харах хэрэгтэй, баяр жаргал дүүрэн байх хэрэгтэй гэдэг ингээд бичлэг оруулаад идэх маань ерөөсөө өөрөө ч гэсэн би тийм байхыг хичээдэг болсон байхгүй. Тэгээд тэр одоо баяр жаргалтай байх, ад жаргалтай байх гэдэг маань хүний энергийг маш ихээр одоо дүүргэж өгч идэг зүйл юм аа. Энерги гэдэг нь болохоор нэг үгээр хэлэх юм бол бид бүхний одоо сэтгэлтэй бас бие махбодоос үүсэж гардаг тэр эрчим, ерөнхийдөө тэр долгионыг хэлээд байгаа зүйл юм билээ. Тэгээд энэ нь болохоор бидний одоо сэтгэл хөдлөл, мөн сэтгэлгээ тэгээд бие махбодын тэр нөхцөл байдлаас шалтгаалаад маш ихээр ингээд өөрчлөгдөж идэг болохоор бидний амьдралд бүр хамгийн их нөлөөлдөг зүйл болоод байгаа байхгүй юу? Зүйл юм байна л дээ. Тийм учраас одоо бидний одоо тэр сэтгэл хөдлөл бидний энергит маш их нөлөөлөд нь штэ. Гоёлаа асаагаал, гоё өнөртөн үнэрлээл одоо гээд ингээд зөндөө олон мэдээж энерги сэргээх одоо энерги сайжруулах аргууд бол байдаг. Тэр болохоор ерөнхийдөө энергийг тухайн үедээ ингээд одоо нэмэгдүүлж байгаа. Тэгтээ удаан хугацаанд ингээд хадгалж явахд хэцүү болчихж байгаа байхгүй юу? Тиймээс удаан хугацаанд өөрийнхөө энергийг хадгалж явъя гэх юм бол ерөөсөл өдөр тутмын амьдралдаа баяр жаргалтай бай, сэтгэлээ баяр жаргалаар дүүрэн байлга, эргэн тойрныхоо амьдралаас аж жаргалтай зүйлийг нь олж хар, ер нь бол аль болох эерэг вэ гэдэг л зүйлийг одоо хэлж байгаа байхгүй юу. Ер нь бол өндөр энерги гэдэг зүйл чинь болохоор ерөнхийдөө эргэн тойрондоо юуг байлгаж идэг, дуудаж идэг гэхээр амар амгалан байдал, баяр жаргал, хайр одоо юу гэдгийг амьдралын бүхэл сайн сайхан зүйлийг ингээд дуудаж идэг юм байна л да. Доогуур энерги болохоор одоо тэр айдас, уур бухимдал, өвчин зовлон, гомдол, харуулсал гэл юу гэдгийг амьдралын бас бүхэл тэр доод түвшний зүйлүүдийг ингээд дуудаж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг ёсондоо энерги одоо өндөр энерги гэдэг нь одоо юу гэдгийг цэвэрхэн одоо хүч тэнхээтэй идэвхтэй гэсэн утгатай зүйл байгаа байхгүй юу? Сэтгэл байна тий? Сэтгэл цэвэрхэн байна. Одоо бие махбод хүч тэнхээтэй идэвхтэй байна. Тэгжиж юу гэдгийг эрүүл тийм амар амгалан тайван байдаг гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энерги одоо өндөртөө хүн гэхээр ер нь бол шинж тэмдэг нь юу байдаг вэ гэхээр сэтгэл зүйн маш тогтвортой хүн байдаг гэнэ. Тэгээд үргэлж юусоо жижиг зүйлд ч хамаагүй талархаж чаддаг хүн байдаг гэж байгаа байхгүй. За тэгээд аливаа юмыг дандаа эргээр сэтгэж боддог өөдрөг хүн. Мөн бодоод авахгүй шууд үйлдэл хийдэг хүн бас энерги нь маш тогтвортой байдаг гинэ. Яагаад тэгэхээр үйлдэл хийхгүй бодоол охор нөгөө үйлдэл хийхээс өмнө нөгөө бодолтой бүр тархин ингээ ядраад залхаад нөгөө гой юм бодож исэн юм сүлдээ ингээд орхигчдаг гинэ. Тэгэхгүй шууд үйлдэл хийхээр тэндээсээ баяр жаргал мэдрээд энерги нь маш тогтвортой байдаг. Өөрийн үзэл бодолтой одоо өөртөө итгэх итгэл өндөртөө байдаг гэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг хүн бас энергийн давтамж нь ер нь өндөр байдаг гэсэн үг. Гэхдээ ийм хүмүүс би гэсэн үзэлгүй юу гэдгийг бусдын одоо сайн тал, бусдын одоо үзэл бодлыг ерөөсөө хүлээн зөвшөөрч ингэж хүндтгэдэг, бусдтай илдэг харцдаг хүмүүс байдığım байна л да. Тэгэхээр та одоо өөрийнхөө энергийг ер нь идэвхтэй одоо тийм өндөр давтамжтай байлгыг гэвэл ерөөсөө л өдөр тутмынхаа амьдралдаа өөртөө баяр жаргалтай сэтгэлээ одоо тэр ад жаргалаар дүүрэн байлгаж сурах хэрэгтэй л гэсэн үг юм байлээ. За тэгээд сонссонд баярлалаа. Дараагийн мэдлэгээр дахин уулзцгаая.